Одоогоос 2500 гаруй жилийн тэртээ энэхүү дэлхийн ертөнцид бүх амьтныг зовлонгоос аврах замыг заасан нэгэн багш заларсан юм. Бид түүнийг Бурхан багш хэмээн хүнд итгэн нэрлэдэг. Бурхан багш бээр эгэл ард хаад түшмэл хүүхэд хөгшөд тэрч байтугай хорхоо шавж тэргүүтээ хамаг амьтныг яг л төрсөн үр шигэ хязгааргүй хайр инэрлээр ханддаг агуу сэтгэлтэн байсан юм. Багшд минь, та хүмүүст маш олон өөр төрлийн сургаал номлох юм. Заримд нь хайр инэрлийг, заримд нь төвчээрийг заах юм. Бид бүхэнд зүгээр л нэг ижилхэн сургаал айлдаж болохгүй гэж юу? Ананд минь, хэрвээ чиний гэдс өвдвөл эмч чамд толгойн өвчний эм өгөх үү? Үгүй багшаа, гэдс итгэх эм өгнө шүү дээ. Яг түүнтэй адилхан хүмүүсийн сэтгэлийн зовлон, зан чанар өөр байдаг. Би яг л эмч хүн шиг тэдний сэтгэлийн өвчнөд яг тохирсон эмийг өгөх хэрэгтэй. Сэтгэлээ ариусган бусдыг хайрлаж чадсан хүн л жинхэнэ аз жаргалыг олдог юм шүү. Бурхан багш хүн бүрийг мөнхгийн харанхуйгаас аврахын тулд 45 жилийн турш 84 мянган өөр төрлийн сургаал айлдсан байдаг. Энэ бол хүн төрлөختний зовлон гарилгах гээрэлд хөтөлсөн агуу сургаал байлаа.